улсад автоэрийн салбар үүсч өгцсөний 100 жилийн ойг тохиолдол нийтийн тээврийн бодлогын газраас нийтийн тээврийн үйлчлэгийг эрхлэгч аж ахуйн нэгжүүдийнхээ дунд одоо ажилтан албан агчдын мэдлэгийг ур чадварыг мөн хуу төвшөнд байгаа юм бэ гэдгийг сорих мөн энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ тэмцээнд нийтдээ бол одоо 11 багийн одоо 33 тамирчин бол оролцож байна. Эдгээр тамирчдын бүрэлдэхүүнд бол одоо инженер техникийн ажилтнууд байна, удирдлагууд нь байна. Мөн манай нийтийн тээврийн үйлчлэгээний гол одоо болсон хүчин бүрэлдэхүүн болох жолооч нараас заавал нэг оролцуулснаар онцлог болж байна. Тэмцээн бол одоо 2 шаттайгаар явагдаж байна. Одоо 1-р шатны тоглолт сая болоод өндөрлөө. Эдгээр тэмцээний маань гол зорилго нь бол одоо хооронд нь өрсөлдүүлэх гэхээсээ илүү эдгээр ажилтан албан агчдын мэдлэг боловсролыг сайжруулах. Мөн тэмцээн гэхээс илүүтэй сургалтын чин чанар агуулж байгаагаараа илүү онцлог болж байна.